За бүгдээрээ ээлжит энэ өдрийн минь. Сайн уу? Бамбаа өдлөд нөө. Үүлээд биш. Өнөөдөр нэг шинэ өвчний талаар манай нөхөр олж мэдсэн. Туршлага оромтлуулсан. Бамбаа гэдэг. Амар. Би өөрийгөө ерөөсөй ойлгодгүй байсан. Бамбаа байсан. Ойр хавтчан сэтгэл хөдлөө жоохон хянч чадахгүй сэтгэлээр унаад байгаа ч юм уу тийм хүн эмгтэй хүн байвал бамбаа шинжилгээ өгөөд үзэхэд гэмгүүн биш үү гэсэн яриа гараад өглөө гэрт. Яс ихийг бол бамбаатай гэсэн үг биш үү манайхаа. Гэтэ би бамбаа шинжилгээ өгье гэж бодсон. Гэтэ ер нь бол инхээ угаасаа бамбаатай. Бамбаа шорт инхээгээ мэдгүй. За бит хоёр өнөөдөр хитцтэй явж байна. Бэлтгэлээ ороод ихэлсэн. Төвшөө бол баг 10 он ч юм уу? 10. Тэ өнөөдөр 10 тоо. Өнөөдөр 10 тоо байна. Маа нөхөр булчингийн маас маш их нэмсэн. Амар халуухан өгцөгтэй болсон байгаа. Тэгэд өмнөх влогийг үзсэн бол яг бэлтгэлээ эхлэн гэдээ ярьжсэн. Тэгээ бэлтгэлээ эхлээд 10 болсон байна. Битгий хүн ичигээд байгаарай. Өгцөг нь яг юм алим шиг болцсон. Удахгүй тараас шиг болно. Apple төвшөөл гэдэг. Удахгүй төвшөө доогоор зураас фит болно. Төвшөө доогоор зураас бөкс. Төвшөө доогоор зураас Twerk Mongolia болно. Мишель найзынхаа бас Twerk Mongolia-д одоо явъя гэж бодож байна. Миний хувьд бол тэгээд Монголын анхны эрэгтэй одоо Twerk ч юм болъё. Анаас. Гоё л энэ төгөө шинэ болгоо над дээр бүжиглээч аа. Өглөө нөр хөнгөд нь гөхөрцөн юм шиг. Ятраад өнөө л. Гэтэл бэлхлээх гэж ирлээ гэл. Бүсээ хөдөлгөл хэлэхгүй байдаг шүү. Юу ороод уранган руу ороод бүсээ савчаал хэлж байгаа юм чинь. Савчаал. Би нүдтэй тэхгүй зөө өглөөний цаг хийгээ явжсэн чи төвшөд бандаажтайгаа явж гинэ. Ингээд хальт ингээд хальтныхын бодоагүй хальт харснаа өөр тийшэрсгийн бүксэн би бүр ингээд ширтээд юу илээ ингээд явангууд нөгөө бүксэн бүр ингээд бодох гэл заяа. За ингэж аим нөхрийнхэн бүксний талаараас нь дэлгэрэнгүй ярих чи ямар эвгүй юм бэ? Нэгдүгээр хоёрдугаар одоо наач миний бүксний яриа боллоо. Үнцэн сэтгөрөөгөө орё. Бэлтгэлээ хийсэн. Бэлтгэлээ хийгээд хэлсэн тийм. Тэгээд үр дүн бүксэнд нь орж байгаа л гэсэн яриа. Яаж хийж байгаа бүкс орж. Чиний бүксчээр миний ухаанд ингэж амар гүн суучаад миний ухаан бодлыг эзэмтчихэд байна. За тийм. Тэгээ би бас бэлтгэлдээ орсон. Ховдлыг эхэлцэн явж байгаа. Тэгээд би өөрийгөө амар солилцсон байгааг анзаарсан. Тэгээд эрт бэлтгэлээ эхлэхээр шийдээд эрт бэлтгэлээ эхлэх явж байгаа. Тэгээд нэгэн тал төвшөө угаасаа хот руу явж байгаа юм чинь хамт явъя гээд. Тэгээд бэлтгэлээ эхлээд за хоёр хүүхдийн хувьд бол Сиси харж байгаа сиси. Ээж сиси хоёр харж байгаа. Ээж сиси хоёр хараад үлдчихэж байгаа. Манай ихтэй бор олонд орсон болохоор харцангуй ингээ бие дагаад өөртөө үлдэх нь бол учиртай болсон. Одоохондоо бит хоёрыг дагаж уйлны энэ гэсэн юм байхгүй байгаа. Нэг тийм сонтой байна да. Өглөө босоо хүүхдүүдийнхээ хоолыг хийж өгөөд тэгээ идүүлчихэд тэгээ өөртөө өглөөний цайгаа уугаад тэгээ гарцаарцгээгээл нэг 9:30 эртдээ нэг эсгээл гараал 10 өнгөрч явахд очиод бэлтгэлээ хийж эхлээл 12 1-ийн үед ганаас гараал 2 гээ гэртээ ирдэг. За тэр оронд бол манай ээж маш сайн хүүхдүүд харж байгаа. Баярлаа ээжтэй. Манай ээж влог үздэг ч юм уу, гүү ч юм уу сайн мэдэхгүй байна. Үздэг мөлий. Коммент ütсэн биз дээ. Бай блог гэдэг. За тэгээд битээр бэлтгэлээ яг алгасан одоо юу вэ 7 сар үтэй хүүхдүүдэд төрснөөс хойш ихээр
Яг энэ 7 8 сарын сар ч юм. 7-8 сарын хугацаанд төвшөө олж ин нэмсэн. Би бол бүр амар турсан. Бид хоёр яг ингээд хоёр өөр тийшээ өөрчлөгдсөн энэ төр. Харин Яг ингээд хүмүүс бид хоёрыг хараад төвшөөг хараад өө ямар амар таргалцсан юм бэ гэл анкал өө ямар амар турцсан юм бэ гэл. зарим нэг нь ерөөсөө чи одоо инхээ тоолохгүй бүгдийг өөрөө идээд байгаа юм болчих чи. Тэрний хоол бол бүр огт өөр шиг дөөгүй яг л иддгээрээ идсэн идэл явж байгаа. Төвшөөгийн бэлтгэлийг хэлснээс хойш бүр амар их иддэг болсон. Өдрийн 4 хоол иддэг. Өглөө биш дээ. 70 г овёс, нэг халбог, уураг, тэгээ 50 г нэрс гээд хоолнууд нь бүгд юм грамм болсон. За өдрийн хоол нь ч гэсэн 150 г будаа, 150 г мөхрийн мах, 50 г ногоо гээд за тэгээ тийм граммаар 2 идээд орой 8 цагийн үед дахины цээж мах, төмс ногоо гээд яг ийм бас граммын хооллолд орсон. За тэр голоор би хаяа төвшөөтэй адилхан хоол идэнэ, хаяа хамаагүй хоол идэнэ. Тэгээд манай нөхөр миний гой хоол идгийг хажуугаас хараад сууж идэг та. Яг өмнө нь юу яаж ирсэн шүү дээ. Би чи 99 кг байжгаад 73 4 хүртлээр турсан байхгүй юу? Тэр үед бол гэхдээ би зүгээр өөрийнхөө одоо нэг юм өөртөө нэг юм челленж тавиал. За би ер нь ингээд байж бол хамгийн ингээд доод жин хүртлээ сайн хаяад ингээд үзье гээл хайсан. Тэр үед бол арай утгагүй хайцсан байхгүй юу? Одоо хамаг бүр ингээд бийд байгаа ингээд ер нь хамаг булчингийн мас заасаа бүгднгийн ингээд хаяад амар хатуу хоолны дэглэмтэй даван туулсан байхгүй юу? Тэгээд тэр хоолны дэглэм донд ч одоо найз нөхөд уулзсан гадшаад отгошоо явна ингэн тэгнэ гэл ингээл янз бүр юмнууд миний нүдэн дээр хүмүүс чинзо мензо баги маги энэ чинь ингээл амар гой хоол моол идэл явж байгаа шүү дээ. Тэгэл тэдний чинь би ингээл идмээр санагдчихсэн ч гэсэн төвчээд тиймэрхүү юм ер нь туулах чадвартай болцсон болохоор одоо инхээр миний хажууд янз бүрийн гой юм идсэн ч би ер нь тэгэл сэтгэл зүйдээ ер нь жоохон бэлэн байдаг. Яа хүн л юм чинь мэдээж өндрийн болоод харагдах үзмжийн хараад ер нь бол аппетит хөдлөн шүү дээ. Гэхдээ за шууд ингээд тэсгэл алдраад идэм мэд гэсэн бол орж ирэхгүй. Гайг. Тэг би хайргаа бол дуртай юм идэл гэж. Тэгсэн харин эртэд бууз идтээ. Тэгээд баа нөхрийн нэг биширмээр юм. Аюу салхи бат цайтай нэг шийдчих юм бол яг тэр шийдсэн юмныхаа араас ингээд үнэхээр тууштай хичээл зүтгэл гаргаж ингэж байж чаддаг нь бүр үнэхээр бахархуу штэ. За би турлаа, за би мааш турнаа, за би мааш турнаа гэл ингээд байгаа л идэв штэ. Огт ихгүй. За би ер нь шийдлээ эхлэе гэх юм бол тэгэл ерөөсөө их эхэлдэг, хийдэг, чаддаг. Тийм залуу байгаа. Том хөстэй шүү. Наа. За энэ бол тийм мардцгнаа шүү дээ, манайхаа ойлгож байгаа үст. Ман тэгэл өөрийгөө мангартаад дэх юм биш шүү. За тийм сонтой байна да. Бит хоёроор. Одоо бит хоёр фитнес руугаа явж байна. Бит хоёр өмнө бол нэг багш нар явдаг гэсэн. Одоо бол хоёр өөр багш нар явж байгаа. Яа тэгэл нөгөө нэг миний хувьд илүү атлет тал руугаа тасгалууд хийдэг. Төвшөөгийн хувьд илүү булчингийн мас нэмэх тал руугаа тасгалууд хийж байгаа учраас хоёр өөр багш дээр явж эхэлсэн. Яванда бол тэгтээ яг нийлнэ. Би угаасаа яванда атлетик руугаа буцаад орно, кондишнер нэмэн. Тэгээд би одоо галбар хатгалах тал руугаа шилжин шүү дээ. Тэгэхээр гэхдээ би бас яг атлетик руу орчих юм бол буцаад явж байгаа шүүлээчих واخа тийм. Тийм. Арай амар. Яг. Нарийнс буцаад хөөцөн байгаа булчин чинь буцаад жоохон багасах واخа. Тийх бах тийм. Тэс арай хөдлөө ихтэй. Тэмээдгүй тэгэл ер нь явандаа л болно доо. Би ер нь яг бамброош багш дээр чи баг жил явсан. Жил гаруй явсан уу? Жил гаруй болсон баха. Жил гаруй явсан шүү дээ. Тэгсэн баха. Би дээр бол амар сайн өөрчлөлт өгсөн бахгүй юу? Ерөнхийдөө хилаахаа байлцсан мэт. Ядарч суу юм уу ерөөсөй байхгүй болцоос. Тийм болохоор нэг тийм жил гаруй явсан болохоор бамброош шиг бас яа да. Одоо миний явж байгаа баги гээд багш шүү дээ. Энэ үний чинь хувьд болохоор өөрөө хоол зүгч. Мэргэжлийн хоол зүгч. Мэргэжлийн бүр хоол зүгч. Тэгээ дээрэс нь өөрийнх нь одоо бие бялдар
булчин бие авч явж байгаа байдал бүх зүйл нь өөрөө ингээд юм гоё өв тэгш байхгүй юу. Тэгээ өөрийгөө тийм болтол нь ингээд гоё хөгжүүлээд авч явж чадж байгаа хүнд тэрийгэ заахад бол ямар ч асуудал байхгүй. Өөрөө тэгээд ер нь намайг 76 кг болгосон хүн чинь ер нь бол багийн шүү дээ. Анх. Ерөөсөө нэг 2 сар гаруугийн хугацаанд, 3 сарын хугацаанд 99 кг байсан хүнийг 76 кг болгосон. Нэг ч баг явахгүй. Тэгэхээр ер нь бол аюу мундаг. Тийм персонал тийм шүү дээ. Тэгээ тэрнээс хойш би ер нь нөгөө чөрчгөр байхдаа бамбаруу шгчдэр явсан шүү дээ. Нөгөө тесрэлт бэлтэнэ гэж. Тохно гэдэг. Тийм, тохно гэд. Марга яг тохож исэн шүү. Өстө маш ойрхон байсан. Тэгээд миний хоёр зулцэг гараад ирсэн. Буцаад тохчих баха. Би бас баг тохож исэн шүү дээ. Үнээр ч самбар алгаддаг байлаа. Би чинь самбарыг бүр ингэж инэнгөр ингэж алгаддаг. Яг миний хороо яа нүрний бодог болоод халтарч чиж. Энэ ингэж гарч ирдэг шүү дээ самбарыг. Тэр үеийн форум бас амар исэн шүү. Би гэхдээ яг 100 бүр амар нүцсэн байхгүй юу? Яг 3 сар ган дээр ингэж амар нүцсэн заяа. Ингээл намайг бараг харсан хүн болох юм гээл. Яг тэгээд тэр жилийнхаа дээдлэг дээр би бас амар сайн тоглосон, амар чигд заяа. Тэгээд ингээд хүмүүс одоо ярьслан авч байгаа хүмүүс ч гэсэн ингээд 100 ингээ амар их бэлтгэл хийж харагдсан. Одоо тэрний чинь ингээ өөр шимүүний тэргээл нэг тиймэрхүү байсан. Шүүн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Нийлэлт хийхдээ Марихан хамтыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Байсан. Тэгээд бидэнд маш хөөрхөн 2 тим зулцгнууд ирсэн. За тэгээд мэдээж одоо буцаад ингээд бэлтгэлтэй ингээд багаар ороод тэгэхээр тэр формыг ингээд буцааж олж авахд бол нэг дор хаяж 2-3 сар зарцуулагдана. Тэгээд багшийн хэлж байгаагаар бол одоо нэг булчингийн санахаа гэдэг юм байгаа. Өмнө бэлтгэл хийдэг байсан хүмүүс. За тэгээд булчин нь бол байгаад бэлтгэл хийхгүй байгаа тахыр булчин чинь ингээд буцаа хорчичтэй гинэ. Тэгээд буцаа бэлтгэлээ хийгээд ирэхээр тэр булчин ингээ буцаа гараад ирнэ. Тийм болохоор орд тас байхгүй бол биш. Булчин чинь байгаа учраас буцаад форумд ороход бол нэг асуудал байхгүй. Тэгээ одоо бас би ингээд ер нь амар үр дүнтэй бэлтгэл хийж гин гэж өөрийгөө хараад байгаа байхгүй. Одоо яг өнөөдөр миний 10 дахь хоног байхгүй. Тэгэхэд би хэвлийнээс дор хаяж 5 см дор хаяж хассан байгаа. Үнэ. Тэгээд бэлтгэл хийж эхлэхийн өмнө би яг хэвлийн эсгээр нэлээд тархалалттай 90 кг байсан. Одоо би хэвлийнээс дор хаяж 5 см хассан ирнэ. Жин 92-700 байгаа. Тэгээд цэвэр булчин мас. Энэний чинь одоо юу гэдэг ард амар том одоо ард ааж байгаа миний хайр байгаа байхгүй тий. Би одоо яг тэр цагийн хоолнуудыг яг тэр одоо юу гэдэг санаа зовхонгүйгээр нэг өдөрт нэг юм хальт унтдаг байрдаг ингэдэг энэ амралт тэгээд одоо энэ ажил ингээд хоолнд бүх юм чинь зохицуулж өгч байгаа юм чи яг инхээ байхгүй. Тэгээ ийм хатуу дэглэмтэй байж ийм үр дүн хурдан бас гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ер нь бол араа сайн даадаг, араа чинь сайн гоё хариуц дааж чаддаг. Одоо ингээд юу гэдэг би өдөрт одоо битмин ингээд янз бүрийн им ингээл зөндөө мууж байгаа. Тэгээ би тэднийг бол хизээж өөрөө очиод аваад ингээ амруугаа хийх хүн биш байхгүй. Би чинь эрэгтэй хүн болгон тийм байгаа. Ер нь бол тэгээ тэрийг хүртэл яг ингээ цагаар нь төхүүлээд ингээ бидээ дуух устаа юу дээтэй тавиад али ингээ тэгээ хөөе. Тэгээд араас ингээ явдаг. Тэр нь манай одоо ганц би ирчүү зөндөө байгаа гэж бодож байна. Яг л нэг хүний хань гэдэг чинь нэг иймэрхүү байдсан шүү л гэж би одоо зүгээр жишчилж өгöd байгаа. Ямар хэцүү дарж байна. Цагдаагийн машин мөрөгч шүү дээ. Читай юм аашаа. Тэснэ зугтах гэж үзүүл яах вэ? Тэг нэрнгээс шүү. Одоо ингээд би орж ирэл бэлтгэлийн хувцаач цүнхнээсээ гарахгүй шүү дээ.
ерөнхийдөө ингээл тавьчихж байгаа байхгүй. Тэгэл тэр чи одоо ингээ угаагаа цэвэрлээ дахиад ингээ тавиад хатаагаад өглөө өмсөө гарахад асуудалгүй болохоос эсвэл ер нь ингээд намайг ажиллаа хий, бэлтгэлээ хий. Тэгээд гэр бүлдээ цаг зав зарцуул надаас ер нь нэг юм хүсдэг 3 юм л юм байгаа байхгүй. Тэгэл энэ 3 хийгээд өчгээд энэ хүн үлдсэн миний бүх юм хийгээд өчөж байна л гэж. Ер нь л намайг сая бав гэнэ. Надад хамгийн их нь тавиачтай. Гэ ерөөсөө ингээд хийж байгаа юмаа ингээд зовлон болгож хүлээж авахгүйгээр ингээд за энэ чи угаасаа миний өөр шүү гэд бодчих юм бол их амар байдаг. Тэлээж угаасаа ингээд миний хийж өгч байгаа хоолноос ингээд төвшөөг шууд ингээд үр дүн гараад ингээд биеийн зэгцрэл ингээд гоё болол ирнэ штэ. Тийм байгаа төвшөөг харах айгуу гоё заяа. Үр дүн гарч ирж байгаа төвшөөг харах айгуу гоё байгаа. Тэгээд юу ярих гэж вэ? Сайгүй нэг юм орж ирсэн мартчих юм яа. Тэгээд одоо би ингээд гэр орныхаа ажил санаа тавина, хоолгонд санаа тавина ингээд янз бүрийн жижиг сэжигэмдэр санаа тавьж хахад төвшөө болохоор ингээд амар том юм дээр ингээд санаа тавьж байгаа байхгүй. Би жижиг сэжигэд хүүхдүүдийн хоолгонд, мон төвшөөгийн хоолгонд нэтрэгэл ингээд одоо тэ эмгтэн үнд чинь ингээд өдөржин ингээд гэрт хийх юм ингээд дуусахгүй штэ ингээд өдөржин ингээд тархиачлал ингээд бодолоо штэ. Төвшөө болохоор том юмд нь санаа тавьж байгаа байхгүй. Одоо манай одоо энэ тогны мөнгө гэхэд бараг сард бараг сая шахуу гардаг заа. Сая 2 сая шахуу гардаг. Өвөл мөвөл ялангуяа халаалт байнга ажиллаж байгаа. Тэгэл одоо ингээл уурсах зардал мартал нэтрээгээл амар ингээл их зардал гарч байгаа хгүй гэрт. Тэгэл 2 хүүхдийн зардал гэл янз бүр юм гарна штэ. Төвшөө энэ бүгдийг яг ингээд амар сайн зохицуулаад бас өөрийнхөө хариуцах юм ингээ амар сайн хариуцчих жоох хгүй. Тийм болохоор надад өөр санаа зовох юм ингээ байхгүй болчих жоох хгүй амьдралд. За би нөхөртөө санаатай байна. Хүүхдүүдтэй санаатай байна. Өөртөө санаатай байна. Ийм л ерөөсөө л байгаа юм. Бид хоёрын амьдралын хэмнэл одоо тийм энийг ойлгож байгаа байдал ч гэсэн яг юм жигтгэн гэх юм уу? Үүргээ яг ингээд гой хариуцаад авцсан юм дээ. Тийм болохоор илүү амар байгаад байгаа. Яг нэнийгээ бас яг ингээд тэр орон зайг нь гой нөхөж чаддаг байхгүй бид тэрээ. За одоо инхээ ингээд нэг юм тухгүй болцсон байна. За би энийг ихтэй удирдахталтай ингээд жоо инээдтэй байдлаар та хэдэд ярьчих зэ. Өчигдөр өлөө орж идэр үлээ. За манай хүн над руу одоо болно доо гэж чат ирсэн. Тэрийг харахаар нэг юм би ажиллаа хийгээ суужсан байхгүй 12 өнгөрж байгаа байхгүй цаг. Тэгээ нөө юм суучаад ингээ босмоор өгч ингээ босч чаддгүй үе таарсан. Одоо болно доо гэд надад хоолоо сонсогдож байгаа байхгүй. За энэ жоох ууртай. Би ингээ бодчихж байгаа. За энэ жоох ууртай. Тэгээд Instagram руу орсон чинь Instagram-ийнхаа нөөц дээр ингээ нэг юм инээсэн эможи байдаг шүү дээ. Нүдний инээгээгүй нэ ам нь инээсэн. Нэг жокер маягийн нэг амар тийм төвцөө гэдэг. Би бас баах юм боцсон. За яал. Би яасан юм. Яалаа би одоо дургу мургу одоо би янз бүрийн охин мохин дагаагүй би одоо. Яалаа. Толгой жум юм бодогдож байгаа. Тэгэл ажлын өрөөнөөсөө гарч ирээл одоо ингээд инхээ гэртээ үйж байгаа штэ. Би бол ингээд доторх төсөөллөөрөө болохоор би ингээд 0 мол орж байгаа байхгүй нүр гармаар угаагаар ингээд сэвэлж байлаа. Тэнгөтлээ за хайр бол өрөөндөө байгаа махтаа гээл. За тэгэл хажуугаар нь ороод чимээгүй унтандаа ухааны бодоо явжсэн чи том өрөөнд уцаа оролтсон. Сэрэн. Бүдэг хил асаацсан. Тэгээ би ч дахиад палыг явж. За яач та яг надтай нэг юм сервис нэг юм болох гэдэг нь би яасан юм бол таа гэл. Йоо очоо асуулаа. Яасаар гэсэн чи. Яагач. Окей. Энэ яагачгүй гэдэг үг ерөөсөө яагачгүй гэсэн үг ерөөсөө байдаг байхгүй. Тэгээ би тэрэнд мэдэж байгаа ш. Тэгэл би ингээ өөрөө байдлыг анзаарч байгаа ш. За хажуугаар нь ороо за ямар ч хэвтээтэй. Хэвтүүлж байна. За тэрвэрээтэй тий. За одоо яасан юм бэ? Юу болсон? Хингүүтлээ нэг юм үнэндээ ярьж байгаа. Намааг нөгөө яг тэр үед нөгөө хадам ээж хот явчаад нэлээд оройтж ирсэн баггүй. Тэгээд
төвшөөг ажиллаа эхлүүлчих гээд би төрүүлээд эхлүүлсэн баггүй юу? Оройдож эхлэхээр оройдож дуусаад Юнгууд яалтчгүй нөгөө нэг юм унтах сэргэлний ингээм сөрөн болчиход байхаар нь би 7 өнгөрч явахад ажлаа эхлэхэд ажлыг эхлүүлсэн би. Тэгсэн чи манай хоёр бол тэгэж огт уйлдаггүй байхгүй юу? Үнгээ тэгэж уйлдаггүй юм. Амар чарлаа заа хоёлаа бүр ингээ гэвэр ойрлоо чарлаад уйлаад бүр амар би сүлдээ өөр агамд уйлангаа алдаад бүр ингээ сонирхол. Тэгээ ажлын эхэлсэн болохоор голоор ингээ дуудаж чадахгүй тэгээд нэг дуудаж гаргаж ирсэн. Тэгээ манай хүн ч уулан тайвшруулаад тэгээ буцаа орсон баггүй. Тэгсэн чинь хоёлоо уйлаад эхэлтий. Тэгэл би манай хоёроо төрөөд ингээ 8 сар болж байгаа юм нэ. Авуудаа л тэгж хоёлоо зэргийн зэрэгтэй амар чарлж үлчин заяа. Тэгээд хүү тэр шүнжэнгөө ингээ жоохон маягаалсан заяа. Тэр бодвол нэг юмнаас эсэн л юм шиг аа. Тэгээ ширглээд арай гай мутаад өгсөн. Тэгсэн чи яг нөхцөл бол юм авсан. Надтай ерөөсө хамааралгүй. Ер нь бол хоёр хүүхэд нь ээжигээ ингээд жоохон юм хүнд байдалд хийсэн байгаа байхгүй юу? Би тэрнийхээ сандралаас ингээ гарч чадахгүй жоохон ингээд сонирн болцсон байсан байхгүй юу? Сэтгэл санаа тэр үйл санаа нэг юм тогтургүй тэгээд нэг жоохон үг хэлэн жоохон хурцолцсон тий. Жоохон нөхөрлөө батгалчих гэлээ. Тий. Тэгээд яг энэ ярины төгсгөл нь юу вэ гэхээр одоо би ингээд инхийг за яасан инэтэр юмрэ гэж яад ингээд яриулаад тэнгуүл инхээ ингээд тэрийг надад яриад тэгээ эрхлээд одоо юу чи эрхлээд уйлаад яасан миний хайр гэж тэгсч би тэгээд эрхлээд сэтгэл нь ингээд тайтгараад тэгээд ингээд гоё болоод ингээд буцаад одоо нөгөө юу гэдэм бэ энерги ингээд гоё рестор хийж байгаа байхгүй юу нөгөө чи дотроо нөгөө нэг амар ядарсан байж байгаа найз залууга тэрвэрэд ингээд цэнийг авч байгаа зурагнууд өгдөн штэ яг тэр юм шиг л болсон. Тэгээ одоо инхээгийн хувьд бол нэг тийм одоо юу гэдэг янз бүрийн юм боллоо инглээд иглээ гэхэд би ингээд нэг жоохон халамжлаад эрхлүүлээд тэгээд жоохон ярилцсан гүт ингээ гоё болчихсон. Миний хувьд болохоор би янз бүрийн юмнаас ингээд амар их стресс авна шүү дээ. Одоо ингээд хотод орж ирээл төгжрлээ одоо игээд 9 бусын юм байгаа. Тэгэл заримдаа ингээд гэрээ эн тэнд юм хүм болгоо уйл чинь нөгөө нэг юм барьсан газараасаа шилтгаалаад малтгаалаач гэдэг юм те. Ийм амар ингээд стресстэй ингээд нэг юм сонин дотроо ингээд уур хүрээл ингээд явж байгаа л яг орой байхгүй бас бид хоёрын яг тэр орны цаг орондоо ингээ хүүхдүүд унтцсан. Бид хоёр яг хоёулахнаа ингээ бие бинийгээ тэврээд хөвтөөд том өрөөндөө ч яж болно, эсвэл унтлын өрөөндөө ч яж болно. Тэгээд ингээд нэг юм ойролцоогоор 40-оос цагийн хооронд 60 минутын хооронд бид хоёр яг ингээд янз бүрийн юм ярьж хөвтдөг байхгүй. Тэгээд ингээд дотор байсан ингээд нөгөө хамаг бүх юм сонин юмнуудаа бүгдээр ингээ гоё арилгаад одоо ингээ өдрийнхөө хамгийн одоо аз жаргалтай хэсгийг ингэж өнгөрүүлээд тэгээд сайхан унтдаг. Тэгээ маргааш өглөө нь босч ирэхтэй ингээ шаалга. Энэ бол бид хоёрын ер нь бол одоо өдөр болгон хийдэг зүйл. Яг орой орондоо орохдоо яг наалтаа тэрэлтэй баг орооцолтоо тийм. Тэгж өдрөө дуусгадаг байна. Яг ингээл орондоо ороод төвшөө тэрүүлэл хэвдэг мэт. Өнөөдөр дууслаа да. Өнөөдөр ч гэсэн мундаг байлаа гэсэн нэг тийм бодол орж ивэл ямар гоё юм бэ гэх тийм яг тийм гоё хамгаалуулж байгаа юм бид юм жавдаг. Тэгэл сэтгэл санаа ч гэсэн тайвшрал. За унтъя да гэх. Үнэхээр янз бүрийн юм ярьдагтай байлаа. Өнөөдөр юу болсон яасан ядарсан уу? Тэгэл өөр хүмүүс ингэсэн тэгсэн чинь тэгээд тэгэл хаяа төвшөөгийн ажлыг чирнэ. Тэгээд яг ингээд хосуудтай зөвлөхөд хамтдаа хийдэг яг ямар нэг юмтай байгаарай. Одоо жишээ нь хамтдаа өдөрт яаж хийж байгаа өглөөний цай хамт уудаг ч юм уу, хамт кофе уудаг ч юм уу, эсвэл хамтдаа алхдаг ч юм уу, бүр яг хоёулахнаа хийдэг нэг тийм гоё юмтай өсвөр 30 минут ч гэсэн болно. Заавал ямар нэгэн хамтдаа хийдэг юмтай байгаарай
гэж зөвлөмөрэн. Тэгэх юм бол харилцаа чинь ингээд доктортой гоёороо ер нь байгаа л биш шүү. Тэгээд ямар үг гэдэг лээ. Ааштай эмхтэй, аашгүй эмхтэй гэж байдаггүй. Аашийг олж чаддгүй эргэтэй л гэж байдаг гэдэг. Тэгээд миний аашийг олж чаддаг энд нэг юм залуу байна да. Бомбон шорт. Тэгээд битүүр ч бол фитнес рүүгээ явж гэсэн яриа ярьж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь амар хөөрхөн яриа ярьчлаа. Энүүхиндээ үлдээ. Тэгээд дараачийн влогоор яг жинхнээсээ фитнес үзлээ. Би ихтэй ер нь бол одоо ингээ малгайтай цамц өмсөд ер нь бол ингээ бие нуугаад байгаа заяа. Тэгээд яг үр дүн гарахаар би нэг нүцгэлж харуулах бандагтай. Нүцгэлж болохгүй бандагтай нүцгэлэхгүй шүү хараа. Өмдтэй. Тэг үргэлжлүүлээд тасглаа хийж байгаа бичлэгээ бол хийгээд гэтээ лого ер нь хоёр тасалж оруулна гэсэн үг шүү. За манайхаа. Бай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.